Нэгэн алтан үлээсэн дээр авиран гарч гин. Мангас модыг цавчин унгаах гэтэл өнөөх улаан үнэг өөрийгөө цагаанаар будчихад дахин ирж. Ээжээ энэ үлээсийг би юу унгаж үгүй. Та жаахан унтаад амарчих гэтэл мангас эмгэн. Үгүй болохгүй. Өмнө нь намайг нэг үнэг тэгж хилж унтуулаад нүдийг минь загуудаад өргөсөн гэжээ. Үнэг хариуд нь тэр чин талын зайлт улаан үнэг ээ. Би бол тайгын үнэт цагаан үнэг байна. Манай тайгийнхан худал хилдэггүй гэжээ. Мангас энэ үгэнд нь итгээд баруун хамраасаа утаас авсуулан зүүн хамраасаа гал бадруулан хор хөрхөн унтж орхилоо. Үнэг хүүг модноос хурдхан шиг буулгаад мангас эмгэний нүдийг цавуудаж орхиж. Мангас эмгэн сэрж 8 настай чагаа хүүгийн шин мөрөөр нь шиншилж, хуучин мөрөөр нь хуншиж гүгээд нэхэн хөөж явлаа. Хүүг мангасаас зогтож явахыг нэгэн бухан бэрүү хараад давхин ирж "Хөө минь, намайг унаа давх" гэжээ. Чагаа хүү бэрөөг унаж цааш зүгтсэн боловч мангас тун ойрхон ирж. Эмгэн хадуураар хөлийг нь цавчих гээд тонгойтол бухан бэрүү пар хийтэл бааж мангасын хамар дээр нялг гээд наалтчих. Мангас уурлаад далайн захад очиж усыг нь булангорттол угаажээ. Бухан бэрүү сүүлээ мод ойлгон давхихад хүү хоёр чихнээс нь зууран гүвээ толгод аваад нилээд хол зүхтаж амжив. Гэтэл нүүдлийг нь замд нь аавынх нь билүүний хагархаа, ээжийнх нь самны хугархаа сэтэрхий твний хамт гээгдсэн байжээ. Чагаа хүү хагархаа билүү, хугархаа сам сэтэрхий твн гурвыг авч цааш явтал мангас эмгэн гүйцэн ирж гин. Хүү батганы толгой багтахгүй баг хар ширэнг бол гэж шивнээд ээжийнхээ самны хугархааг мангасын зүг шидэж гинэ. Сам унахдаа батганы толгой багтахгүй баг хар ширэнг болж гин. Мангас хүү минь чи энэ ширэнгийн цаана яаж гарваа? Гэтэл хүү эмээ би нүд амаа урд цохлон байж гарлаа гэжээ. Тэгэхэд нь мангас баг хар ширэнгийг зад дайрч нүд амаа уран цохлон арайхийн гарч гин. Хүү мангасыг дахин гүйцээд ирэхээр нь аавынхаа билүүний хагархааг илээ шувуу давахгүй илгэн улаан хад бол гэд шийдтэл илгэн улаан хад болов. Мангас эмгэн хүү минь чи энэ илгэн улаан хадыг яаж дав? Гэтэл хүү эмээ би гар хөлөө хугчин байж давлаа гэжээ. Эмгэн илгэн улаан хадыг зад дайрч гар хөлөө хугчин байж даваад бас л гүйцэж ир. Хүү мангасыг дөхөөд ирмэгц сэтэрхий твнээ шившин байж загас сэлж барахгүй захгүй их далаа бол гэд шидэж гинэ. Тэвнч мангас хүү хоёрын хооронд унаж ёроолгүй гэн далаа болов. Мангас хүү минь энэ их далайг чи яаж гатлав гэхэд хүү эмээ би үхрийн чинээ хоёр чулууг мөрөндөө зүүгээд холбис гэж гарлаа гэжээ. Гэтэл мангас үхрийн чинээ хоёр чулууг хоёр мөрөндөө зүүгээд холбис гэд гарах санаатай далайн зах руу ороод живж өгчээ. За дараач. Ингээд хүү цааш явж байтал бухан бэрүүн за эзэн минь намайг алаад хөлийг минь дөрвөн тишээ залж зүрхийг минь өвөртөлж унтаарай гэжээ. Хүү би яалаа гэж ачтай буянтай чамайг алах билээ гэхэд бухан бэрүү миний толгой дээр захнаад байна. Юу байгааг үзээд өгөөч гэжээ. Хүү толгойг нь үзэж байгаад нэг улаан ширх явж байна гэж хэлээд няслаад алчгаж гин. Гэтэл бэрүү бөхөж орхилоо. Чагаа хүү гашуудан уйсаар бэрүүний дөрвөн хөлийг дөрвөн тишээ залж толгойг нь урд зүгт тавиад зүрхийг нь үргэлэн унтаж гин. Маргааш өглөө нь мандахын улаан нарнаар сэртэл өглөө сайхан гэртээ үзэгслэн сайхан их нэртэй болсон байж. Гараад хартал араар нь түмэн адуу тийм ээ. Өврөөр нь үе түмэн өвхөр хон бэлчиж байна. Чагаа хүү ээж аваа эргээд ирье гэж их нэртэй хэлээд алтан мөнгөн аргаагаа өвтлэн явж гэртээ ирэв. Гэтэл аав нь
адуундаа явчихсан ээж нь ингэрээ тэртэл нэвтэртэл уйлж суув. Ээж нь хүүгээ хараад уулга алтан тэрвэрч "Эвээ миний муу хүү минь ингээд хүрээд ирдэг байжээ" хэмээн уйлан байж хүүгээ эзгүй зовж байснаа ярьж. Хүү аав арай тэхгүй байлгүй дээ. Гэтэл ээж нь "Чи авдрын хараар нуугдаж бай. Аав чи ирээд хонь гаргана. Тэгээд юу гэж хэлхийг нь сайн сонсож ав" гэжээ. Чагаахүү аавынхаа эрг чимээнээр авдрын ард нуугдаад сууж байтал аав нь хонь гаргав. Ээж нь гидс чанаад "Хүү минь ирээсэ. Өнхөлцгийг нь хүүдээ өгөхсөн." Гэтэл аав нь "Юун хүү?" гэд ээжийг нь нойтон бургас бүхийдэл хуурай бургас хугартал зодож гин. Хүү авдрынхаа араас гарч үхэж хатаагүй хүүд өнхөлцөг зүрх тавих ёстой гэд алтан мөнгөн аргаа түг аргалын баац няц гэд цогтол аав нь газар унан ухаан алдчихнэ. Чагаахүү төрсөн ганц хүүгээ мангасад зааж өгдөг, ханилсан ханиа ороолго зоддог өөдгөө аваар яах юм бэ гэж хэлээд ээжигээ дагуулад явжээ. Ингээд 4 зүг 8 зөөхөст мал сүргэн бэлдсэн өргөө цагаан гертэ ээж ихнэр хоёртойгоо амар амгалан амьдрах болсон юм гинэ.